Хизээ мэдгүй нурах төгсөн бараак байраа орчин үеийн шаардлагад нийцсэн дохлог орон сууцаар солихоруулсан Дархан хотын уугуул иргэд баяртай байна. Тэд өнөөдөр хуралдаж орон сууцанд орохдоо ямар шаардлага шалгуур хангасан байх ёстойгоо мэдэж авлаа. 2017 оноос эхлэлтэй тус ажлын хүрээнд эхний ээлжинд 2019 онд нийтдээ 6 бараак байрны иргэд тоглог орон сууцтай болсон. Харин энэ удаад 4 бараак байрны иргэд орон сууцтай болох юм а. Хуучин бараак байр нь 22-оос 35 м2 талбайтай бол шинээр баригдсан орон сууц нь 31-ээс 41 м2 талбайтай бөгөөд м2-ийн зөрүү мөнгийг төлөхгүйгээр орох боломжийг тэдэнд олгож байна. Тэд гагцгүй энэхүү 3 шаардлага шалгуурыг хангацсан байхад л болох юм байна. Бид нар эхний ээлжинд 6 дугаар багийн одоо энэ саний нэр дурдсан 4 бараак байрны айлуудад ямар шаардлагыг хангасан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. За иргэдийн хувьд бол энэ байрныхаа үр төлбөргүй байх, хөрөнгө маргаангүй байх. За мөн одоо ямар нэгэн барьцаа хөрөнгөнд ороогүй байх гэдэг энэ шаардлагыг тавьж байгаа. Энэ шаардлагыг биелүүлсэн байрнууд эхний ээлжнээс бол энэ байран дээр манай ажлын хэсэгт гэрээлээд орох бүрэн боломжтой болж байгаа гэсэн. Тэр нь цаашдаа бол бас яг ийм бүрдлийн байр байхад бидэрт хүндрэлтэй болчихж байгаа. Энэ удаагийн байр бол аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 100%-аар төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Одоо бол барилгын материалын үн нэмэгдсэн ийм асуудал гарч байгаа учраас бол энэ асуудал бас цаашдаа хэрэг вэ гэдэг нь бол аймгийн иргэдийн хурлын шийдвэрийн асуудал. За нэг шийдвэр бол энэ байрнаас 20 м2-тай өмнө нь бол одоо 10 байрыг бид нар бас төрөөсийн зочмоор олгож ирсэн бол энэ удаад төрөөсийн зочмоор байр олохгүй байх шийдвэр гаргасан. Яагаад тэгэхээр маш олон иргэдийн хүсэлтүүд байгаа. Тэгэхээр тэр олон иргэдээс хэнийг нь одоо оруулах уу гэдэг дээр бол маш одоо том одоо ийм нөгөө иргэдийн хардлага ашиг сонирхлын зөрчлүүд үүсэх магадaltaй байгаа учраас аймаг бол энэ байрнуудаа өөр хэлбэрээр аймгийн хөрөнгөдөө үлдээгээд магадгүй шаардлагатай төрийн албан агчдад юм уу эсвэл шаардлагатай боловсон хүчнийг орон сууцаар хангах ийм асуудал дээр ашиглана гэдэг ийм шийдвэртэйгээр байгаа гэсэн. Тэгэхээр энд бол дахиж иргэд бол одоо бас хүлээлттэй иргэд байгаад байгаа. Төрөөсийн зочмоор орох ахмадууд юм уу хүчний бэрхшээлтэй иргэдгээд маш олон саналууд ирүүлж байгаа. Тэгэхээр тийм зүйлүүд байхгүй гэдэг зүйлийг хэлье. Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны бараак байрууд нь 1960-аас 1969 онуудад баригдсан. Эдгээр байрыг эдэлгээд авах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг мэргэжлийн хэлтийн газраас гаргасан. Энэхүү дүгнэлтийн давуу тус ажлыг эхлүүлсэн энэ жил 56, 57, 58, 59 дугаар бараак байрны 32 үрх айл эх сард шинэ орон сууцтай болж байгаадаа баяртай байна. 6 дугаар агийн 56 дугаар байрны орон суугч шатсан байрны орон суугч байна. Тэгээ бидний цаг боломж олгож байгаа бас аймгийн хэсгэнд баярлалаа гэж хэлье. Сэтгэл өндөр байж гэх юм. Одоо энэ аймгийн засаг дарга шинэ дарга юм байна. Залуу даргадаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энийг зохион байгуулж байгаа тэр одоо энэ цар тахлын үед бас бидэнд байр барьж өгч байгаа энэ засагчдад бас баярлалаа гэж хэлмээр байна. Таны хувьд тэгэхээр яг тухайн байранда хэдэн жил оршин суусан бэ? Би 1994 оноос яг орсон сууж байна да. Энэ одоо ингээд дахин төлөлтөд яваад ингээд хотын үзүүн интернет анхаарж байгаа аймгийн захиргаа болон бусад одоо ингээд орсон юунд бидний төлөө ингэж байгаа хүмүүст маш их баярлж байна. Сэтгэл маш өндөр байна. Орон нутгийн төсвийн 100% хөрөнгө оруулалтаар энэхүү 5 давхар 6 айлын орон сууцыг барьсан бөгөөд нэг давхарт нь 12 айл барьлах юм а.